Сайн байцгааны хүмүүстээ Чингэлтэй цоглааны баг Шамирдан байна. Аз жаргал байна. За бид нэр энэ сараас эхлээд бүгдээрээ багшийн гарын авлага 2 руу орсон байгаа. За энэ багшийн гарын авлага 2 дээр юу үзэх вэ гэхээр 19 дугаар дугаараас 24 дугаар дугаарын хичээлүүдийг үзэх байгаа. За бүгдээрээ 19 дугаар дугаарын эхний хичээл рүү орцгоё. За Азагшаа Самараар дайран Галилей руу явж явах зур Есүс хэнтэй уулзсан бэ? Тэр хүн түүнээс юу гэж асуусан бэ? Хааны түшмэлтэй уулзсан. Есүс хааны түшмэлээс өвчтэй хүүг минь эдгэж өгөөч гэж гуйлтыг сонсдог. Амин. За Есүс өөртөө уулзсан хааны түшмэлд хамгийн түрүүнд юу гэж хэлсэн байдаг вэ? Хүмүүс тэмдэг бай гайхамшиг харуулгүйгээр Есүст итгэхгүй гэж хэлсэн. Үнэн дээр олон хүн Есүсийн харуулсан гайхамшигаар дамжуулан Есүс Бурхны хүү гэдэгт итгэсэн. За энэ хоосон зайд тэмдэг гэж бичээрэй. Хааны түшмэл Есүс дээр ирээд хөө минь өгөх гэж байна гэж хэлэхэд Есүс юу гэж хэлсэн бэ? Буцаад яв, хүү чинь амьд гэж хэлсэн. Харин хааны түшмэл тэр үгэнд нь итгэн гэрлүүгээ буцсан. Хүн амьд байгаа эсэхийг мэдээгүй ч Есүсийн үгэнд итгэсэн. Амин. За итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж ав. 1-р Петр 1:9. Бид Есүсийг харж чадахгүй гэсэн ч та нар түүний хүчинд итгэдэг үү? Есүсийн хүчийг нүдээр харж байж л итгэвэл тэр итгэл зөв итгэл болж чадахгүй. Есүс биднийг өөрт нь итгээсэй гэж хүсдэг. Хааны түшмэл шиг Есүс биднийг нүдэнд хардахгүй ч бидний бэрхшээлийг шийдвэрлэж өгөн гэдэгт итгэдэг. За одоо бүгдээрээ үгийн жазаа хийцгээе. За одоо бүгдээрээ гар уралдаагаа харцгаая. За хэдүүлээ гар уралын цагаараа итгэлийн бугууч уулнаа. За энэ дээр гарч байгаа баатрууд маань бол Бурхны үгийн дагуу амьдардаг итгэлийн баатрууд манайгаа. За би цэнхрийг хий, Азагш харин юу хийх вүлээ? Ягааны хийх болно. За Энэ бол эрдэнэс Бурхны үг бол биднэрт одоо эрдэнэс юм аа гэдгийг хэлж байгаа. За тэгээд цэнхрээр хийж байгаа бол ингээд өөрийнхөө дуртай ишлэлээ бичнэ. Харин ягаанаар хийж байгаа бол өнөөдрийн манай сурах ишлэл маань байгаа. за тэгэхээр би энэ дээр дуртай ишлэл бичин гэсэн үг. Та ямар ишлэл бичих гэж байгаа? Би Иохан 14:6 би бол зам үнэн ам гэдэг ишлэл бичье. За өнөөдөр миний эрдэнэсийн үг бол 1-р Петрийн 1:9. Итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна. Амен. За итгэлийн бугуйчт маань итгэлийн бугуйч, итгэлийн хайцаг, итгэл авах юм аа. За энэ итгэлийн үг нь Бурхны үг юм аа. За бүгдээрээ бугуйчаа хайцгаая. Хийгээд дууссан. Одоо Азагшаа би тань зүйлгээд өгөх үү. За.
За бид хоёр итгэлийнхаа бугуурчийг хийгээд дуслаа. За жижигхэн гартай жоохон хүмүүс маань ингээд цавуугаар наацгаад болох юм биш үү? Энэ Эрдэнэсийн хайрцаг итгэлийн бугуурч энэ Эрдэнэсийн хайрцаг дотоод бид хоёрын ишлэл Эрдэнэс байгаа. За энийгээ бүгдээрээ унтаад хэвтээд ерөө хаад хэлсэн энэ итгэлийнхаа бугуурчийг ганнаасаа салахгүй байгаарай. Баяртай.